үзэгчтэй үзэгч та бүхнийхээ энэ үеийн амраа молон айлтгая. Өөр өнцөг ярилцлагын нэвтрүүлгийн шин дугаар эхэлж байна. Ингээд би ярилцлагынхаа хойморт улсын их хурлын гишүүн Лувсан ондангийн болдыг урьсан байгаа. Ингээд миний урилга хүлээж авсан танд их баярлалаа. Сайн байна уу? За сайн байна уу, баярлалаа. За ингээд удахгүй сонгуул болно. Тэгэхээр ард түмэн бас нөгөө урдны сонгуулиар амдаж исэн амлалтуудыг одоо иргэн нэхэх цаг ирж байна л да. Тэгэхээр ер нь бол миний ярилцлага ч гэсэн сүүлийн үед дандаа амлалт нэхэх маягаар явагдаад байна л да. Тэгэхээр 2008 оны сонгуулиар та эзэнтэй ямиг эзэнд нь өгөх ийм одоо хөтөлбөр боловсруулсан бас нөгөө арчилсан намын хөтөлбөр хэдийч Баян Монгол гэдэг энэ нэр бол яхахгүй бас таны нэртэй сашгүй холбоотой явж байна л да. Тэгэхээр ард түмэн бас асуух хэрэгтэй байх. Би бас хувь хүний хувьд хаан бол дүүргийн сонгогч. Тэгээд бас энэ сонгогчдод төлөөлөд бас танаас ам асууя гэж таныг урьсан юм аа. Тэгэхээр нөгөө Баян Монгол эзэнтэй ямиг эзэнд нь өгөх хөтөлбөр хаана явна вэ? Юу болох вэ? Тэгэхээр өнөөдөр өдрийн сонин дээр бас нийтлэл бичсэн байгаа. Баян Монгол бодит байдал өнөөдөр хаана явна вэ гэдэг. Тэгээ энэ нийтлийн мөрөөр бас хамгийн анхны телевиз, танаа телевиз шуурхаа хандаж бас тодруулга ярилцлага авч байгаа их баяртай байна. Үнэхээр 2008 онд миний хувьд Ашигт малбарын газрын дарга 4 жил ажилласан төв туршлага тэр одоо ажил үүргийн хувьд хүлээсэн тэр мэдлэг дээрээ суйрлуулан энэ төслийг бол оролцож боловсруулсан. Энэ бол манай сонгуулийн мөрийн хөтөлбөрч гэсэн нэлээд гол байр суурь эзэлсэн. Одоо Эрдэнэний хувь нэрээрээч Баян Монгол нэрээрээч. Мэдээж яг сонгуул болов сонгуул. Одоо 2004 онд бид хүүхдийн мөнгө гэж томоохон хөтөлбөрийг төвшүүлж байсан. Бүгд л одоо энэ хэрэгжихгүй бүтэхгүй зүйл гэж байсан тийм. Эргээд ард түмэн сонголт өөрөөр хийгээд хүүхдийн мөнгөд бол сонгуул бол ялаагүй л дээ. Гисэн хэдийч ардсан нам тухайн үедээ бас хамтсан засаг байгуулж хүүхдийн мөнгийг хэрэгжүүлэх энэ болцоог бол ямар ч байсан хийж байсан. Энтэй адилхан 2008 оны сонгуулийн үр дүн хэдийгээр эсэргээр тийм ээ 27-46 гарсан ч бид бол тухайн бодит олон нөхцөл байдлыг одоо үнэлж цэгнэж ямар ч байсан одоо 4 жилийг ард түмнийхээ хувьд алдмааргүй байна. Энэ тавьсан зорилго бол аль нэг улс төрийн намын зорилгоос илүү Монголын ард түмний язгуур эрх ашиг юмаа гэдэг утгаараа хамтсан засгийн газарт орж одоо энэ хөтөлбөрөө бол хамтсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт бол багтааж чадсан. За тэгээ энэ хугацаанд бол бидний одоо хэдэн гишүүд нийлээд Баян Монгол корпорацийн хууль өргөн барьсан. Нөгөө талаас одоо их орны хишгийн хууль бас өргөн баригдсан байсан. Ингээд хоёр номын том зөвшөлтөөр бол Баян Монгол корпорац нэрээрээ биш гэсэн ямар ч байсан ард түмэн энэ одоо байгалийн нөөц баялгаа өмчлөх, эзэмших ийм компаниг бол байгуулнаа. Энд бол ард түмэн хувьцаа эзэмшнэ гэдэг зарчмын шийдвэр гараад, хууль нь гараад ингээ хэрэгжих асуудал нь бол бас нэлээд удаан явлаа тийм ээ. Үнэндээ ирэхэд бид энд бол маш их сэтгэл дундуур байдаг. Ер нь бол засгийн газраас гарсан нэг том шалтгаан ер нь энэ тийм ээ. Хүлээсээр хагаад одоо ингээд цонхны цаана молин өнгөлж байгаа юм шиг эргээд одоо цаг хугацаанд сонгуулиуд өгөж очих гэдэг тийм ээ. Эргээд бол за та нар хамтарсан гэхдээ та нарын зорилтыг бид хэрэгжүүлэх гэсэн ийм буруу одоо үр дүн ойлголт бол цаана байгаа л байсан л да. Ингээ үзэхэд бол одоо яг өнөөдөр бол одоо ард түмний гар дээр иргэн мөрийн гар дээр одоо 1072 хувьцаа очлоо. За энэ хувьцаа бодит үнэлгээтэй гэдэг нь бол нотлог засгийн газар аль бие ёсоо шийдвэр гаргаад иргэн та өсвөл энэ хувьцаанд сая төгрөг авч болно. Иргэн мөр. Дунджаар нэг айлгч чинь 4-5 сая төгрөг гар дээр нөшмөн шүү дээ. Ингээхээр бол одоо 4 жилийн өмнө энэ бол үлгэр, энэ бол бүтэхгүй, ийм гэж байхгүй. Би их олон юм сонссон тийм ээ. Гэхдээ бол би бол үнэндээ хэлэхэд одоо тухайн тэр бидний тэр алсыг харсан тэр мөрөөдөл үнэхээр бодиттой зүйл болсон үнэхээр их бахархаж байгаа. Өнөөдөр хүн бүр ямар ч байсан эхний одоо хуваарлалтаас иргэн бүр сая төгрөг ногдох асуудал одоо хэрэгж бэлэн болчихсон шүү. Энийг одоо хинч тийм ээ яаж ч үүсгэх болцоо байхгүй. Мэдээж хэрэг арчсан нам эргээд бол энэ Эрдэнэний хувийн хөтөлбөрөө бол өргөжлүүлнэ, жинхэнэ ёсоор хэрэгжүүлнэ гэдэг тэр сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр тусгаж байгаа. Ингээ үзэх юм бол хэрэгжүүлэхийн тулд мэдээж олон болох хэрэгтэй. Гихсэн хэдиж цөөнх болсон хэдиж тодорхой энийг үнэн бодиттой гэдгийг нотлоод дээрэс нь хэрэгжүүлэх алхам хийж гэнэ гэдэг бол үнэхээр бол бас нэг ёсны
иргэний зориг гаргаж байгаа хэрэг гэж хэлэх гээд байна. Сая 72 ширхэг хувьцаа гэдэг. Өнөөдрөөс манай ажил дээр нэг юм яриа боллоо л да. Одоо энэ халамжийн хуулиар ч одоо ахмад настан болон одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сая төгрөг авч болно. За харин залуучууд бид нар болохоор сая төгрөгийн хооронд хувьцаа авч болно гэдэг чинь та сая 72 хувьцааны талаар ярьлаа. Гэтэл яг өнөөдөр бодит амьдрал дээр ингээд бид нар ярилцаад суучхад дөрвөн амбалтай айлбал 4 сая төгрөг аваад байрныхаа одоо өрөнд өгцөн дээрээ гэд ингээд ярьж байгаа. Хүмүүс энэ хувьцаанд итгэхгүй байх юм. Тийм л дээ зүгээр итгэхгүй асуудал биш. Хэрвээ таны хувьцаа өнөөдөр өгж байгаад мен чинь юм шүү дээ. Бид бол хөтөлбөрийг болсуулахдаа тийм ээ. Тэр 27 дугаар тогтоолд батлагдсан стратеги 15 орд. Тэрний ард жагсаж байгаа 39 орд. Өөрөөр хэлбэл энэ дэлхийд одоо цуврат ус их баялагын асуудыг тавьсан байхгүй. А өнөөдөр та бүхэнд хүрээд байгаа чинь юу гэхээр нэг ордынх нь 10% тийм ээ. Одоо тодорхой охин компани байгуулад ингээд бол одоо хувьцаа тарахад л тийм ээ ийм хэмжээний хөрөнгө очиж. Тэгэхээр өөрөөр цаана таны тэр эзэмших тийм ээ энэ хөтөлбөр хэрэгжсэн эзэмших тэр том одоо ирээдүй бол байна тийм ээ. Тийм учраас миний хувьд бол юу гөрөлж ирэхлээр үнэхээр та бүхэн нэг мэдрээд авчих. За эхлээд яг 21 мянган төгрөг энэ бол нэг ёсны ногдол ашиг байсан тийм ээ. Энийг бол ард түмэн мэдэрсэн. За энэ бол нэг баг зэргийн мэдрэл. А хэрвээ ингээд гэр бүлээрээ 4-5 сая төгрөг аваад үнэхээр энэ миний эх орны баялаг анх удаага эргэн бүрт ингэж ирж байна гэдгээ нэг үнэхээр энийг нэг нотлоод авцсны дараа бол энэ бол дараа нь ямар ч нөхцөлд энэ цаашдаа хэрэгжих 100% баталгаа боломж болж байгаа. Энэ өнөөдрийн энэ өгж байгаа сая төгрөг бол та бүхний урьдчилгаа юм аа. Өдөрч өдөр болгон энэ мэдээллийг телевизээр авч байгаа байх л да. Тэгэхээр хизээ бодиттой болох уу? Би бодиттой боловч одоо хувьцаагаа авцсан. Энэ хувьцаагийнхаа одоо та бол энэ хувьцаанд дүүцүүлээд сая төгрөг авч болно гэж байна шүү дээ. Энийг бол авах хэрэгтэй гэж бодож байгаа. Ингэлжиж үнэхээр тийм ээ одоо өнөөдрийн хүртэл дээр Баян Монгол худлаа мөрөөдөл гэдэг чинь өнөөдөр цэг тавигдлаа шүү дээ. Зөвхөн та эхний одоо нэг амсуулах төдий өгж байгаа хувьцаан дээр сая төгрөг танд ирж байна тийм ээ. А эргээд бол цаана нь бол тэр бүх одоо ордууд тэр бүх баялгаа эзэмших энэ том ирээдүй өнөөдөр бодиттой эхэлж байгаа юм. Өөрөөр энэ нэг том баталгаа. Таны авж байгаа 1 сая төгрөг чинь бодиттой баталгаа. Энэ бол мөнгө шүү дээ. Мөнгө шүү дээ. Өнөөдрийг хүртэл бид нар энэ өнгөрсөн 100 жил дээр нарт түмэндээ ийм хэмжээний мөнгө тарааж ирсэн түүхээр байхгүй байх. Ийм жинтгтэй бол зүгээр хин нэгэн буян үлдэж байгаа шүү. Авах ёстой юм авж байгаа байхгүй. А дээр нь энэ бол цаашдаа ямар үнэлгээнд хүрэхээ бол одоо хувийн компани дээр болохоор энэ болоод байгаа байхгүй тийм ээ. Жишээ нь Energy Resources компани энэ ордын нэг ордынх нь 4% эзэмшээд зах зээл дээр гарахад чинь 3 тэрбум доллар босгож шүү дээ. Өөрөлд нэг компанид 4% дээр эргэн бүрт сая гаруй төгрөг ноогдохоор хэмжээний хөрөнгө босгож байна тийм ээ. Ингээ үзэхэд бол бид бол үнэхээр бодиттой баталгаатай юм одоо дэвшүүлсэн нь бол ойлгомжтой болж байна. Тиймээс энэний хэрэгжтийн баталгаа бий бодож байгаа. За хувьцаа ерөөсөө би хадгалъя дараа нь энэ бол надад одоо аш холбогдолтой болох юм а гэдэг талаас илүү өнөөдөр би мэдрэх хэрэгтэй. А ийм өнөөдөр Монгол улсын иргэн мэдэрсэний дараа бол ямар ч нөхцөлд ямар ч засаг гарсан энэ том одоо зорилтоо хэрэгжүүлж ижил санаа марна. Ер нь тех ёстой. Өөрөөр хэлбэл Монголын баялаг ард түмнийхээ гарт очихоос нааш бид хизээд гадны хараатай болно. А дээр нь Монголын ирээдүй хизээд өрөх байх болно. Би түрүү нэвтрүүлэг хэлэлтээ бас хэлсэн. Хэдийгээр одоо энэ Баян Монгол корпорац байгуулахын асуудлаас ардчилсан намын мөрөө хөтөлбөрт орсон ч гэсэн таны нэртэй салшгүй холбоотой яваад идэм аа. Өнгөрсөн жилийн 4 жилийн хугацаанд энэ болд гişүү яага Баян Монгол одоо энэ корпорац Баян Монгол гэж ярьсангүй тагчиг байлаа гэд ийм юмнууд комментууд интернетэд их үлдсэн байна л да. Гэхдээ яг энэ бол мэдээж намаа дэмждэг хүмүүс байгаа, эсэргүүцдэг хүмүүс байгаа тийм ээ. Тэдний ухуулга. Энэ 4 жилд бол засгийн газарт би орсон. Орсон миний ганцхан шалтгаан миний одоо хүчин зүтгэж байгаа энэ төсөл хэрэгжихэд нэг ч гэсэн алхам хийгдэхгүй гэсэн хийгдэнэ гэсэн. Тийм учраас орсон. Тэнд бол чухамдаа засгийн газрын гишүүн мөрчлөө тусдаа хууль өргөн байсан. Баян Монгол корпорац гэж хууль өргөн бариад тэр нь намын зөвшөөрлөөр одоо хүний хөгжил сангийн хууль гэж гараад тэрэндээ ийм компанийг байгуулах хуулийн заалтууд нь ороод батлагдсан. Ганцхан хэрэгжихтэй одоо Эрдэнэс хэмжээл гэсэн хуучин компани хэвээрээ тэрний доор охин компани байгуулж ийм хуулиасаа өөр хэлбэрээр нэг хэрэгжүүлж байгаа. Энд би бол сэтгэл дундуур байгаа. А хоёрд нь стратеги орд дээр хувийн компани одоо хөрөнгө босгоод олон улсын зах зээл дээр гарахлаа тэр нь бол хэрэгжиж байдаг. А яг ард түмний өмчлөлтөө компани бол хэрэгждэг. Ингээхээр л одоо үнэхээр одоо сонгуул ядагдахын одоо том зовлон юм да. Үнэхээр одоо яах вэ? Одоо тэр эзэн одоо юмаа мэдж байна. Эзэн шийдвэрээ гаргаж байна.
Өнөөдөр бид ард түмнийг эзэн болгох гээд ард түмэн маань эзэн болох тэр шийдвэрийг гаргах одоо болцоо нь бол байдаггүй. Тэгэхээр та бол Баян Монгол байна уу, Эрдэнэс хэмжээ байлаа тэр бол хамаахгүй ямар ч нэр хамаахгүй. Алхан бол хийгдээд алхан бол хийгдсэн. Өнөөдөр энэ хэрвээ тэр 2008 онд бид Эрдэнэ хувийн төсөл, Баян Монголын төслийг дэвшүүлж энэ засгийн газрын мөрийн хүрэлд оруулаагүй. Өнөөдөр иргэн бүрийн гар дээр энэ хувьцаа тийм ээ 1072 хувьцаа очих байсан уу тийм ээ. Энэ талаар хэн нэгэн хүн бодох байсан уу тийм ээ. Энэ одоо бүх юмыг өнөөдөр бол бодтой гэж одоо хэн хэлэх байсан бэ тийм ээ. Гэтэл бол өнөөдөр энэ нотлогоо нь шүү дээ. Үнэн байжээ гэдэг нь тийм ээ. А үнэн байжээ гэдгийн цаана баталгаа нь юу гэхээр хэрэгжих ёстой юм байна гэдэг ойлголт бол нийтэд жигдэж байгаа гэж би найдаад байгаа байхгүй. Тэгэхгүй бол үнэхээр Монгол улс бол аюул дөртнөө. Өнөөдөр бид бол одоо төр засаг гэдэг цөөн хүнд эх орныхаа баялагийг даатгадаг энэ систем Монголд явахгүй байна. Ингэж явсан нэг ч улс өнөөдөр ойлгохтой явсангүй. Нэг ч улс өнөөдөр одоо тэр баялагын хараалыг тойрч чадсангүй. Тэгэхээр Монголч гэсэн дэмэл байна гэдгийг бол бид бас нөгөө талд нь хараад байна шүү дээ тийм ээ. А гэтэл бол яг одоо эх орны баялагыг ард түмэнд хүртээгээд ирэхлээр тийм одоо яг сар болго 21,000 төгрөг өгөөд ч юм уу тийм ээ. Одоо ингээд сая төгрөг авахын болцоог нь үрдүүлээд ирэхлээр бол шинэ ядуу бол нүдэн дээр одоо хэрвээ статистикт л үнэлж бодож байгаа бол нүдэн дээр 10 пунктээр буурна гэдэг бол тоглоом биш шүү дээ. Мэдээж хэрэг ядуу бол өөрөө асар өндөр байсан учраас яг ингээ харахад бол хэн ч гэсэн анзаардах юм шиг. А гэтэл бол статистик гэдэг чинь бол хуурай тооч тийм яг л одоо судалгаан дээр хийдэг. Өөрөөр энэний цаана бол одоо мэдрэгдэхүйц ирээдүйн чиглэл гараад байгаа биз. Тэгэхээр энэ баялаг ард түмэн эзэндээ очисон цагт бидний энэ бүх одоо дотоодын зөрчил, тэнцэл, энэ бүх одоо эх орныхаа хөгжлийг уруудгсан, аршин татсан энэ бүх үзэгдэл байхгүй болно. Энд бол би бол улам бүр одоо итгэл үнэмшил улам бэхжээд байна. Тийм учраас нэг тал хэлмээр байгаа. Сонгуулийн үед хийжсэн сурталчилгааны үг би бас эргэж харлаа л да. Тэрэн дээр ер нь бол энэ байгалийн баялагаас орж ирэх одоо ашгийг бол иргэд бол ав хүртнэ. Манай Монгол улсын одоо нэг айлын ч гэдэг юм уу нэг өрхийн амжиргаа бол дээшлэнэ тий. Тэгэхээр дэлхийд одоо дээрээсээ 3-т биш юм ахад 10-т одоо багчих ийм боломж ийм баялаг бидэнд байна гэж бас тэгжсэн. Тэгээд энэ ирээдүйн хэр зэрэг ойрхон байгаа бол одоо энэ л том эхлэн шүү дээ. Яг энэ ард түмэн өөрөө өмчлөгч болоод Монгол улсад тэр ядуур бол байхгүй болоод тийм ээ. Иргэн бүр нь тэр баялгаа өмчилсөн ийм дундаж одоо орлоготой энэ айл өрхүүд бий болж байгаа нөхцөл гэдэг чинь өөрөө бол энэ том баталгаа байхгүй. Монгол улс өнөөдөр дэлхийн 10 баян орны нэг гэдгийг нотолцсон. Та нар бүх энциклопедиг онгоолго энэ байж байгаа. Яагаад Монгол улс өнөөдөр та нар өдөр тутам гарч байгаа гадны сонио хэвлэлийг үүш дэлхийн 10 ядуу орны нэг л гэж бичиж байгаа шүү дээ. Энэ харьцаа чи юун дээр байна тийм ээ. Хэрвээ өнөөдрийн хүртэл бидний нуул уурхаан баялаг өнөөдөр Монгол улс бүтээж байгаа энэ баялаг одоо ард түмэнтэйгээ шууд холбоотой одоо дунд нь одоо ямар нэгэн зууршлагч байхгүй гадны болон дотны эсвэл одоо төр засаг ямар нэгэн хэлбэрээр энийг өмнөөс нь тийм ээ өрн таран хийдэг үр ашиггүй ажилуулдаг ийм л зууршлагч байхгүй бол энэ өөрөө бол гэдэг асуудлыг бол маш өөрөөр хөгжүүлдэг. Энэ дэлхийн олон орны жишээ байна шүү дээ тийм ээ. Өнөөдөр одоо нэг бидний хэлдгээр гэдэг мессеж солилцдог нэг компани шүү дээ Facebook тийм ээ. 100 тэрбум доллараар одоо өөрийгөө үнэлээд өнөөдөр энэ 7 хоногт гарах гэж байна тийм ээ. Одоо зах зээл дээр. А гэтэл бол бид энэ том баялгаа тэр хэмжээнд л үнэлж байгаа шүү дээ. Баян монголч ердөө тэр шүү дээ. Тэгэхэд бол та нар үнэшгүй гэж юу? Манай энэ их баялаг зүгээр нэг 10 хэдэн настай залуугийн зохиосон одоо мессежний системээс доор байв гэж юу? Тийм учраас энд бол бид бол ингэж өөрснийхээ бол их баялагийг бол доош нь хийж болохгүй. Энийг бол гол нь эзэнд нь хүрэх ёстой гэдэг. Энийг хүн болгон сэтгэл зүрхэндээ бол ойлгох ёстой. Энэний цаана бол ямар ч улс төр хэрэггүй. За тэгвэл улс төр чи тэрийг хийх юм байна. Иргэн бид юу хийх ёстой юм? Эний төлөө тэмцэх ёстой. Энэ бол 2008 онд анх төслөө танилцуулчихдаг би хэлсэн. За энэ бол өнөөдөр харахад бол хүн болгоо ангаад. Юу вэ? Одоо байгаагийн үнэлэхэд хүн болгонд баг 30 хэдэн $1,000 хөрөнгө ноогдох одоо онлын их усэр тооцоо байж байгаа байхгүй. Тэгэд бол за ёстой бүтэхгүй те энэ ч нэр фантастик гэдсэн. Өнөөдөр иргэн бүр сая төгрөг бодтой гар дээр нэрх нөхцөл хангацчлаа шүү дээ. Энэ бол тэгээ цаана бол энэ ч бол зөвхөн тийм ээ түрүүний хэлсэнтэй 10% асуудал шүү дээ. А ингээд үсгэд бол цаана бол ямар их болцоо байгаа нь бол харагдаж байна. А гэхдээ энэ бол тийм амар тэмцэл байхгүй. Энийг бол ганц хүн хийж болохгүй. Ганц хэсэг хүн хийж болохгүй. Ганц нэг нам шийдэг юм шиг. Энэ бол Монголын ард түмний ирээдүйн хөгжил, тусгаар тогтнол өөрийгөө одоо бие дагаад аваа явах тэр их ирээдүйн төлөө том тэмцэл.
Энийний зүгээр нэг л илэрхийлэл нь өнөөдөр энэ асуудлыг ярьж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр бол энэ бол өөрийнх нь ард түмнийхэн том тэмцэл байх болно. Энэ бол тийм амар тэмцэл байхгүй. Яагаад гэвэл энэ бидний энэ баялагч чинь тодорчсон эзэн байгаа. Монголын газар нутаг дээр бол байхгүй. Энэ тэнд бол тодорцсон байж байгаа. Харсаар адил өдөр тутам бид нар одоо Монголын баялаг эзний гараа солиол улам гадны иргэшээлд ороод байгаа тийм. Ардчилсан намд энийг эвлүүлэх янзлах боломж бас байсан ш. Хамтарсан засгийн газарт орж ажилласан 3 жил хагас. Тэгээ бид цөөнхөл байсан шүү дээ. Бид өдөр тутам асуудлаа тавьдаг л байсан. Хэрэгжигчтэй дандаа нэг та нар 40% хэрэгжилттэй тийм ээ. Энэ бол бодтой шүү дээ. Одоо яах юм олон хоосон нам бодлогоо тодорхойлно шүү дээ. Бид бол болцооныхын хэмжээнд юмаа бол тийм ээ. Хоёр талаасаа ингээд зохицуулж чадхаас биш бид тулгаж чадахгүй, шийдвэрлэж чадахгүй. Одоо өөрсдийнхээ төсөөснийг одоо барьж яваад тийм ээ өөрснөө бариад хийчих болохгүй тийм ээ. Ийм л нөхцөл байгаа шүү дээ. Энд бол ерөөсөө тийм нэг гайхаад юм. Ер нь ингээд тантай яриа суучаад ингээд ард түмэн бид нар буруутай юм болов гэж бодогдлоо л да. Яг тэгвэл одоо ялсан нам өөрсдийнхээ одоо мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх боломжтой. За 2008 онд одоо ардчилсан нам 100% итгэл өгөөд ингэсэн бол Баян Монгол корпорац одоо энэ таны яриад байгаа энэ төсөл бол бүрэн хэрэгжих боломжтой байсан. Бид нар одоо нэг хүн тэр 40 сая төгрөгийн хувьцаагаач гэдэг юм 40 сая төгрөгийн хөрөнгө орлогоо одоо авчих тийм боломж байсан. Тэгээд байсан юм уу те. Тэгээд хоёр нам байгаа учраас би биндээ ингээд ямар нэг байдлаар шалтгаан болоод энэ ажил урагшилсангүй юу? Гэхдээ ер нь сонгуул юм шүү дээ. Хоёр хөтөлбөр нам гэхээс хоёр хөтөлбөр. Нэг талаас бол 1.5 сая төгрөг бэлнээр өгнө гэсэн. Нөгөө талд нь танд бол хувьцаагч өгнө. Доод нь сая төгрөгөөс эхэлнэ тийм ээ. Тэр дээшээ бол мэдгүй шүү дээ. Зах зээл тодорхойлно тийм ээ. Бид мэд чинь ямар ч байсан таны наад хувьцаа чинь доор хаяад 1 сая төгрөг шүү гэж дэвшүүлсэн. Их даруухан дэвшүүлсэн шүү дээ. Өнөөдөр сая төгрөг өгчлөө шүү дээ. Энэний төлөө бид хамтарч ажилласан байхгүй. Мэдээж хэрэг хэрвээ ардчилсан нам сонгуульд яасан бол одоо ард түмэн асуу. За илүү нөгөө юм хийчихэхэд бид нар одоо нэг ийм хүний хөгжил сангийн хууль хийхгүй шүү дээ. Бид одоо Эрдэнэ хувь гэнэ үү, Баян Монгол гэнэ үү тийм ээ. Эрдэнэс Монгол гэнэ үү тэр компанийнхаа хуулийг хийгээд яг энэ одоо дэлхийн зах зээл дээр энэ хооронд 4 жилийн хугацаанд гарч амжин шүү дээ. Хувийн компани 2-3 компани гараад амжиж байгаад яагаад энэ ард түмний компани гарч болдгүй юм? Яагаад энэ ард түмний компанийг байгуулж болдгүй юм? Яахлаараа заавал ард түмний их, төрийн их одоо нийт их гэхлээрээ юм ардталтаа үлддэг. Агтл хувийн их гэхлээрээ дандаа төрүүлээд цороогоо тариагаа явчихдаг. Энэ тогтолцоо ч өөрөө болохгүй шүү дээ. Энийг бид өнөөдөр өөрчлөх хэрэгтэй байхгүй юу? Энийний төлөө л явж байгаа юм л да. Энэ хөтөлбөр өргөлжлөх үү? Өргөлжлөх байх намын хөтөлбөрт бүрэн тусалглаа болсон. Одоо өнөөдөр ямар ч байсан энэ хэрэгжин энэ бол үнэн гэдэг нь нотлогдлоо. Энийх нь баталгаа нь олон улсын зах зээл дээр ч байна, дотооддоо ч байна. Иргэн бүрт хармаанд нь орох 1 сая төгрөгч өөрөө энэс рүү баталгаа. Одоо тийм энэний цаана байгаа одоо өмчөө одоо авах хэрэгтэй байхгүй юу? Энийг одоо заавал хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүх одоо нийт дэвшсэн хэн болгоноос нь энийг хэрэгжүүлэх гэж асууж байгаад амын авж байгаад хэрэгжүүлэх хэрэгтэй. Та 2008 оны сонгуулийн өмнө Ашин Малтмлын хэрэглэх газрын дараагаар ажиллаж байсан. Тэгээд ер нь бол таныг энэ газрын дараагаар ажиллаж байхад тухайн газраас нэлээх одоо үйл ажиллагаа явуулдаг, лиценз өгдөг, нэлээ бас эрчимдсэн байсан. Тэгээд сүүлийн 2 жил бол ерөнхийдөө лиценз зогссосноос хойш бол энэ байгууллага бол ерөнхийдөө нэг хаалттай, тэгээд нэг юм намдуухан байна л да. Тэгээд ер нь энэ шийдвэр хэр зөв шийдвэр байсан бол одоо энэ лицензийг зогсоож тэ энэ үйл ажиллагааг хаасна. Ер нь бол намайг ажиллахад 2004 онд одоо жинхэнэ одоо лицензийн хар зах гэдэг бол газар автсан. Үнэхээр аимшигтай нөхцөл байсан шүү дээ. Одоо харахад тухайн үед би шинэ дарга очиод ийм их бол өөстө зах зээлийн эсрэг энэ өстө гачийн мэржил гэж хүлээж авч байсан. Хэвлэлтэй шиг дайрдаг байсан. Их хурлын гишүүдээс хүртэл одоо энэ нөхрийг одоо яаралтай ажлаас нь хаал гэдэг шаардлага тасардаггүй байсан тийм ээ. Одоо миний үйл ажиллагаанд бол маш их хамгийн түрүүнд лицензийн 8-т тэмцсэн. Стратегийн ордуудыг төрийн мэдэлд авах хэрэгтэй гэдэг дээр бол хатуу зогсдог гэсэн. Энэ бүх процессыг хийгдэж байсан. Хамгийн анх лицензийг одоо олголтыг ерөөсөө ингээд 8-1 үржлэр болдгоо байхгүй юм чинь. Маш хэцүү. Би өөрөө тушаал гаргаж зогсоож ил. Их хурлаас тэрийг намайг одоо шийдэгч байлаа тийм ээ. Тэгээд энэ лиценз 8-ээр үржилж байсан. За бүр болохгүй болохоор зүгээр одоо хин нэгэн газрын дарга ингээд одоо эхний өргөдлөөр ингээд бичээ өгчдөг. Энийг жоохон зэгцлээ шаардлага тавья, хуулийн хэрэгжүүлээгээд бүх лицензийг би шинээр хүртэл бичих гэсэн. Нэг бүрчин шалгая гэсэн чинь бас дээрээс их хурлаас засгийн газраас маш тодорхой одоо чиглэл шийдвэр шахалт ирээл нөгөөд чи автоматар бүгдийн шинээр олгуулчих юм ч тийм. Одоо ингээд зарим нэг газар ингээд гүндээ таны гар өстэй лиценз байхын ингээд тэр бол би олгосон би шинжилсэн байхгүй. Уул нь би хянаад болиулсан чинь чи ингэж одоо хандчихгүй. Энэ чинь үнэхээр
дээр доороо газар авцсан айхтар асуудал байдаг юм байлээ. Тэгээ одоо бол харин ерөнхий хэрэгжийн санаачгаа сүүлийн 2 жил ерөнхийдөө энийг замбраагүй үнэхээр одоо баг механикийн зогсолт хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Энэний цаана бол одоо намууд яаж энийг өөрчлөх гэж чухамд одоо сонгуулиар харагдаж шүү дээ. Намуудын мөр хөтөлбөрийг зөрүүг нь үзээрэй тийм ээ. Ардсан нам бол энэ дээр бол маш тодорхой байсаар илэрхийлж байгаа. Яг гэвэл үнэхээр энэ хугацаанд бол одоо ардсан намын хувьд бол тийм ээ энэ лиценз энэ хар зах 8 энэ лиценз энэ уулуурхаа үйл ажиллагаа тэгэхэд гүнзгий хутгалд орох гэдэг энэ асуудлууд бол ардсан намд нэлээд хүндий. Дижирийг нь 20 жил үндсэндээ бол ямар засаг барьж ирсэн биш тэнд оролцоод байх тийм нөхцөл болцоож хумигдмал. Тийм учраас энийг бол өнөөдөр би зас чанардах ёстой маш том асуудлуудын нэг юм шүү гэдгийг л дахиад хэлмээр байна. Ер нь бол Баян Монгол энэ төсөл бол бас нэлээ одоо олон хүн их сонирхож ирсэн. Тэгээ тухайн үедээ бас нэлээ алга ташиж хүлээж авсан л да. Тэгээд энэ төсөл бол яг нэг талаар бол та хэлж яг энэ нэрээрээ биш байлаа ч гэсэн ямар ч гэсэн ингэж явж гин те эхлэл тавигдчихлаа гэж. Тэгээд энэ төсөлд ямар нэгэн дутагдал ч юм уу цоорхоо ч юм байв уу? Магадгүй одоо бас Монгол ардын нам ч гэсэн ер нь ард түмнийхээ төлөө ард түмний баяжуулахын төлөө л гэж байгаа шүү дээ тий. Гэтэ хэдийгээр одоо энэ намын асуудал ардчсан намтай холбогдож байгаа ч гэсэн тухайн төсөлд ямар нэгэн алдаа мадаг байсан уу? За мэдгүй миний хувьд бол одоо эзэн одоо өмчөө авах тийм ээ өмчнөөгөө шууд харьцаатай болох энд бол ямар нэгэн алдаа мадаг бол байхгүй. Мэдээж хэрэг өөрчлөлт их юм бэ тий. Одоо 2.8 сая одоо хүн болгон одоо хувьцаа эзэмш болно гэж юу байсан ингээл хэлсэн шүү дээ тийм ээ. Тухайн үед нэрээ гэж бодоод гэтэл бол дэлхийн аж том корпорацийг аваад үз тэгэл хэдэн сая хувьцаа эзэмштэл байдаг байхгүй. Тэд бол ялгаа нь бол мөнгөөр авсан. Энэ бол бидний нэгд энэ баялагийг бол өнөөдөр бүтээсэн гэж байхгүй шүү дээ. Энд чинь бол энэ ард түмний өөрөх нь язгуур өмчлөл байхгүй. Энийг одоо энэ ухаад байгаа компаниудад бий болгосон юм биш шүү дээ. Тэгэхээр бол энэ дээр бол одоо Монгол ялангуяа ийм цонхон ард түмний үед ийм их баялаг байгаа учраас эдийн засгийн тооцоонд болоод байгаа учраас бол хэрэгжүүлж хэрэгтэй гэж л одоо бүх талаас нь бид нотлол зүтгээд байгаа хэрэг шүү дээ. Тэгээ үнэхээр одоо Орос ч юм уу Хятад ч юм болцоо байхгүй л тэр бол үнэхээр тэр бол хүн амын хувьд тий. Манад бол за 2.8-аас одоо за болио одоо хинийн гэж асуух тий. Хүүхдийн мөнгө дээр бол бас л гэж хэлсэн шүү дээ. За олон хүүхдтэй ингээл янз бүрийн онол явдаг тий. Гэхдээ ерөөс Монгол хүүхд болсны төлөө болж төрснийхээ төлөө Монгол хүүхдэд л өгөлтөө. Тэгэд сүүлдээ ард түмэн сайхан хүлээгээд авсан. Даанч тэгээд сүүлдээ тэгэл бас л хэрэгжилт нь саарчихсан байгаа. Энийг бол бас эргэл сэргээх ёстой одоо том одоо зорилт байгаа. Энэ дээр ч гэсэн бид хэнийг хийх юм бэ тийм үү? Бүгдээр Монгол улсын иргэн өөрөө л авахгүй гэхгүй бол бүгдээрэнд нь тэр тэгш болж байгааг нь олохыг гэдэг асуудал тавиад байгаа шүү. Тийм болцоо бидэнд байгаа байхгүй. Хамтарсан засгийн газар огцороход олон одоо тухайн одоо засгийн газарт ажилласан сайдууд өөрсдийнхөө үзэл бодлоо илэрхийлж дуу хоолойгоо өргөжжсэн. Тэгээ би тантай бол ярилцж байгаагүй. Та танаас ярилцах завшааныг ашиглаад та тэрэн дээр ямар байр суурьтай байсан бэ? Энэ хувь хүний байр суурь бол яг тэ энэ төр бол нэг чухал шүү дээ. Мэдээж хэрэг над өөрөнгөсөн бодож байгаа зүйл байна. Ер нь бол ардсан нам энэ дээр зөв шийдвэр гаргасан юм эргэлзээгүй л байхгүй. Угаасаа бид анх хамтардаг нэг талаараа буруу. Ягаад гэвэл тийм ээ ялгаа нь гарахгүй. Үнэхээр бид юуны төлөө явж байгаа нь одоо харагдах болж байгаа байхгүй. Гэхдээ нөгөө талд үнэхээр бидний тавьсан зорилго өөр за энэ 4 жилийг хаяа дараагийн 4 жилд эхлэе гэж болохгүй. Энэ чи яг энэ одоо үнийн өсөлтийн цикл одоо өөдөө явж байгаа цагт тийм ээ. Үнэхээр энэ байгалийн баялагийг ард түмэнд нь ортуулах энэ том зорилтыг бид нэр за 4 жилийн дараа дахиад сонгуульд ороод ялах юм бол хэрэгжүүлье гэж явах болцоогүй байсан байхгүй. Тийм учраас бид тухайн үед за энэ мань жоох агчлээвэл гэл дэмжээл орцсон л да тийм ээ. Дэмжээл явцсан. Тэгээ одоо тэрэнд бол ардсан намын хувьд бол гарсан нь бол туйлын зөв. Өнөөдөр ялгаа нь харагдаж байна. Одоо бид ямар сандаа дахиад одоо ч засгийн газар доогтойч намаач засгийн газрын гишүүн дангаараа хууль санааж болохгүй гэдэг. Гэхдээ Баян Монгол корпорацийн хуулийг бол би засгийн газарт орохоос өмнө одоо би өргөн барихаа бэлэн болсон байсан юм гээд өргөн барьж ялаа шүү дээ. Одоо бол ингээд би бол жишээ нь Баян Монгол компани одоо жинхэнэ утгаар нь тийм ээ. Монгол улсын энэ хүний хөгжил сангийн хууль, компанийн хууль эднэртэй нийцүүлээд одоо корпорац гэж үгнээсээ татгалзсан. Нэгэнт одоо цоошин юм бий болгож одоо хууль өргөн барьсан тэр нь бол дэмжлэг аваагүй. Тэгэхээр одоо тийм ээ байгаа одоо хуулийнхаа зохицуултын хүрээнд ийм шинээр хууль боловсруулаад одоо өргөн барих гэж байна. Энэ бол өөрөө бол дараа нь ямар ч их хурл бүрэлдсэн. Энийг бол үнэхээр ард түмэн нэхэж энийг байгуулж авах хэрэгтэй. Хэрэг хэлцэгдв үү? Одоо тэгэл одоо их хурл шийдэндээ.
Тэгэхээр түрүүн сая таны амнаас гарлаа л да. Ер нь бол манай Монгол улсын баялаг бид нар бол энэ баялагыг ашиглах юм бол сайхан амьдрах юм шиг байгаа. Гэхдээ манай баялаг бол бидний одоо эздүүд нь те бидний дотор байхгүй байна. Өөр нэг хаан нэг улс хүмүүс ингэж баялагын эзэн болчиход ингэж ярьж байна те. Тэгэхээр эрэгт танаа арчсан намын нэг гишүүн бас ярьслаа хүсэмс эрэгт 4 жил бас тэмцлийн жил байх болно гэд. Нөгөө Африкийн орнууд шиг л юм болчиход гэсэн бас нэг юм төвшөр байна л та. Гэхдээ Монгол бол тийм Африкийн орнууд шиг болохгүй. Тэр бол үнэхээр нөхцөл байхгүй. Зүгээр одоо шинэ дэлхийд дахин дээрээс энэ шинэ хуваалт эхэлж байна. Нэгсэндээ одоо миний хувьд нэрлэдэг байгаа шудраг ёсны хувьсгал гэдэг юм чинь дэлхийд хамруулдаг байгаа байхгүй. Одоо Америкт гэх юм бол байгалийн баялаг одоо нэгдүгээр игнэний асуудал биш шүү дээ. Тэнд бол нэг санхүүгийн хөрөнгө төвлөрсөн. Тийм учраас Wall Street-ийг эзэл гэж нэрээр өрнөж байна. Германд бас тэр санхүү эдийн засгийн төвлөрөл бол Франкфурт хот юм. Тэгэхээр Франкфуртыг эзэл гэдэг юм. Өөрөлд тэнд баялаг байна. Тэдний хувьд баялаг нь тэнд байгаа байхгүй. Тэдний ашигт малтан тэнд байгаа байхгүй. Тэрийг ард түмэн тэгвэл энэний хуваалтанд бид оролцсноо. Одоо гүйлгээ болноосоо та нар ард түмэнд мөнгө өг. Тэгэхээр тодорхой шаардлагууд тавиад хувьсгал явуулж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр манай хувьсгалчин бол энэ Баян Монгол. Тийм байгааз. Өнөөдөр бол тийм ээ дэлхийн нийт баялагын 95%-ыг хүн амынхан 5% өмчилж эзэмшиж байна. Манай энийг мононх яг адилхан. Энийг одоо хооронд нь уруу харьцаатай болгох тийм ээ. Энэ чинь өнөөдөр шудраг ёсны хувьсгал байхгүй. Яг л тийм нөхцөл. Өнөөдөр манай долларын тэргуунт нь залуучууд төрчлөө шүү дээ. Тэдний бол Афганчтай сүүхэтээ сайн байна. Тэднийг буулгах юм байна. Тийм болцоо нэг талаас олгоод нөгөө талд нь ард түмнээ ядуулж байгаа төр засаг энэ тогтолцооч өөрөө болохгүй шүү дээ. Тэгэхээр хувьсгал хэрэгтэй байз. Энэ хувьсгал магадгүй бидний бүгдийг нь арчиж магадгүй. Би одоо заавал их хурлын гишүүн болох надад бол тэр эцсийн амьдралын зорилго биш. Ганцхан тийм ээ. Үнэхээр энэ хэрэгжихгүй бол Монгол улс цаашгаа одоо зөв замаар оршин тогтнох. Бидний үр хүүхэд үнэхээр энэ Монголоо бид нар ингэ бахархаж амьдсан чинь сайхан бахархаж амьдрах тэр ирээдүй байна уу гэдэгт би маш хэрэгэлдсэн байхгүй. Үнэхээр 4 жил энэ ашигт малтлыг дэлхийгээр судалгаа яхад бол тийм ээ. Их юм ойлгосон юм аа. Тийм ч учраас би бол энэ сонгуульд орохгүй гэж бодож 2008 онд энийгээ хэрэгжүүлүүлчихвэл тэгэл болоо би 12 онд үзэгчгүй гэж орсон. Гэхдээ одоо би бол хуулиа өргөн барьчлаа тэгээд нам дэвшүүлвэл үзнэ. Дэвшүүлэхгүй одоо өөр их одоо болцоотой хүмүүс байхад дэвшүүлнэ дээ. Энийхээ төлөө гадамжаа дотомчоо бол би бол явах ёстой. Энэ жухамдаа бол бидний ирээдүйн баталгаа гэж л хараад байгаа байхгүй. За баярлалаа. За ингээд та хоёрын ярилцах 30 минутын хугацаа аль хэдийн дууссан байна. Маш хурдан болд юм л да. Тэгэхээр миний өнөөдрийн өөр өнцөг энэ ярилцлагын цагийн зочноор Улсын хурлын гишүүн Усан ондөгийн болд оролцлоо. Тэгэхээр үзэгч та хүмүүс мэдээллийг авсан баха. Нөгөө Баян Монгол корпорацийн асуудал яаваг олон үзэгч бас асуусан байлээ. Энэ коммент дээр бас янз янзын комментүүд байлээ. Тэгээд бас зарим нэг асуултанд нь ч гэсэн хариулт авч чадсан болов уу гэж би бодож байна. Ингээд та хоёроо дахиж ярилцах боломж олдох байхаа гэж бодож байна. Ингээд урилгыг хүлээж авсан танд их баярлалаа. За баярлалаа. За ингээд анхаарлаа бас үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн сайхан амраарай.